байгаа би бүрний сурцтай тий. За 1248 онд барилгын ажлыг эхэлсэн. Германы энэ Көлн хотод байдаг ийм алдартай сүм байна. Бид нар энэ Көлний энэ стейшнээс дамжиж суухдаа бууж ирээд энэ сүмийг үзчихье. 1880 онд дууссан бараг 600 жил хойш ирсэн юм байна барилгын ажил нь. Тасалтаад 1473 оноос санхүүгийн шалтгаанаар төр зогссон гэж ажил. Тэгээ готик маягийн гайхамшигтай сүм. Өндөр өргөгдсөн нарийн гоё чимээг цомхгүй готик архитектурын оргил жишээ гэсэн байна. За энэ чинь айгүй олон жуулчд ирдэг гэсэн байна. За энд нэг юм энэ сүм энд хонх зөхиод байна. Яг 10:48 болж байна. 11 хүртэл хонх зөхөх юм байгаа. Манай дамжих галт хэрэг маань 11 жаахан өнгөрөөж хөдлөх юм. Тэгээд бид хэд түр гараад ирсэн байж байна. За нэг ийм сүм байна. Ийм гоё гэрийнхаа гадаас сарнаа ургадаг. Яг ингээ гэрийнхэн балкон дээр террасан дээр ингээ сарнаа ургадаг. Бүгдээрээ сайн байцгаана уу. За бид нар явсаар байгаад Монголоос гараад бараг 6000 гаруй километр яваад Герман улсын Bielefeld гэдэг хотод найзандаа ирсэн байж гэн. Тэгээд амар гоё байна. Одоо бид хэд өглөөний цаа уух гэж байна. Тэгээд Герман соёлтой юм мэдгүй өглөөний цаа уух гэж байна. За өглөөний цаа уух гэж байна. Тэгээ найз маань хараа ийм хөрхөн манай хоёрт зориулаад ийм дахиатай хям тийм одтай сэр бэлдсэн байгаа. Тэгээ сая бид хэд энэ хутлаа ярьж байна. Явж ийм шин талхнууд авсан. Тэгээ энд хамгийн гоё юм хүнснүүд нь бүгдээ амар гоё шинээрээ идэм байна. Тэр нь гоё санагдлаа. Тэгээ талхнуудынх нь амт нь үнэхээр гоё байдаг. За тэгэл ийм гоё баялаг ширээ зассан байна найз маань. Авокадо байна, помидор байна, өрций байна. Тэгээд манай хоёрт иддэг жимснүүдийн тавьсан байна. Тэгээ намны салфетийг л хараач тий. Ийм хөөрхөн амны салфетийг тавьсан. Ер нь манай хоёрыг хүүхдтэйгээ ирэх чаг амар бэлдсэн байна. Тэгээд амар хөөрхөн байна оо. Ундагийн хүртэл хардаа ийм хүүхдээ ийм ундаа сонгосон байгаа байхгүй. Ус хүртэл ингээд хүүхэд дуухад амар гээд жижиг ийм амсартай ус сонгоцсон байгаа байхгүй. За бүр шүс гоцчлаа өглөөний цагаа уулаа. За идцгээе. За энэ газар ирчлээ. За энэ газрын талаар мэдээлэл өгье. За энэ ямар газар гэхээр
Special stat гэх юм уу? Дуудлага. Би буруу хэлж магадгүй. Энэ агуулгын хот гэсэн утгатай байна. Энэ болохоор дэлхийн хамгийн том тоосгон барилгын агуулгын цогцлбор. Энэ болохоор Хамбург хотын бомбын бүсэд байрладаг. 1832 оноос эхэлж баригдсан юм шиг байна. За нэг юм усан дээр байрлах. Усан дээр байсан л гэж байл. За тэгээд дээр бараа бүтээгдэхүүн юм ингээд завтай оруулдаг байсан юм. Хамбургийн заавал үзэх газруудын нэг гэхээр нөгөө идэг унтчих хооронд өглөө гараад нэг юм газар сонирхож яв. Sorry. Энэ хүмүүс нь камер харахаар тонгоох ч юм уу те нүрээ нуух ч юм уу тийм хандлага их гаргах юм аа. Тэг зүгээр энэ селфи гэж хэлчихэл. Бүр тойроод өөр газараар явах гал зарим ийм бичлэгэнд юм уу орох их дурггүй улс байд юм болов. За тэгээ 1800 оноос баригдсан хэдүүд их л хуучин хэрнээ сайн кафе юм уу дэлгүүр юм онгохоо ахаар шагааж үзлээ. Хөө шилтэл бас үнэхээр гоё орчин үе юм байна. Энэ 2015 онд ЮНЕСКОгийн дэлхийн хувьд албан ёсоор бүртгэгдсэн. Гинэ. За нэг ийм газар. Нэр нэг ийм мэдрэмж төрдөг надад. Энэ дээрээс утсаа ч юм уу те камера ч юм уу унахчихгүй гэх бодол. Тэгээ ийм мэдрэмж байдаг гинэ. Өндөр газар гарахаар өсөрчмээр юм шиг санагддаг мэдрэмж. Би юм гүүр мөрөн дээр явахаар өсөрчүүл яах бол гэсэн нэг тийм сонин бодол төрөөд идэв. Эсвэл юм онгоочвол яах болч гэдэг юм уу те. Тэгэхээр ийм мэдрэмж төрдөг хүн амар их байдаг гинэ. Тэр ийм мэдрэмжээ давж чадахгүй бүр өсөрдөг хүмүүс ч байдаг гэж байгаа. Тэгээ энийг манай хүн сонсоод бурхан чи юу яриад байгаа юм бэ? Тийм үү. Амар айс шүү дээ. Түрүүн бас бичлэг хийхгүй энэгээр алхаж яхад юм онгочвол ч юм уу өсөрчүүл яах бол гэсэн бодол төрж ил. За чи явъя. Тэгээ энэ бодолтой хөтлөгдөд өсөрчдیں гэсэн шүү хүмүүс. Тэнд бас нэг гоё сүм харагдаа л байлаа. Ер нь их сүм ихтэй л газар юм шиг байгаа. За тэнд харагдаж байгаа нэг гадна талмал аимшигтай сүм амар сонирхол татаад намайг даллаад ах юм. Тийш очиж үзмээс надад ах юм. Авч тийш яваа. Катрин чөөрч гисэн байсан юм. За нөгөө сүмийнхаа дэргэд ирчлээ. Энэ нөгөө гиген Катрин метрийн биш гиген Николай чөөрч гисэн байсан. 12 дугаар зуунд анх баригдсан энэ тухайн үед дэлхийн хамгийн өндөр ийм сүм цамхагтаа тооцогдож исэн гэж байна. Тэгээд дайны үед сүйдээд өхөн сэргээгээд ингээд явжлаа байгаа юм байна. Тэгээд энэ сүм болгоны Европт байгаа сүм болгоны түүхийг олж уншина гэхээр нэлээ их юм байна. Хоёр алхаал сүм стайгүй хийд юм байна. Гэхдээ энэ ер нь нэг тийм кинон дээр гардаг шиг юм шиг тийм нэг тийм айц хүйцтэй сүм санагдаад би хүрээд ирсэн байна. За нэг юм барзааж барзаасан бас нэг эвгүй. Дотор нь орж болдгоо юм шиг байлаа. За нэг ийм сүмийн гадаа ирсэн байна. Зургийг авчиад явлаа. За энэ Хамбургийн таун хоол гэдэг газар ирсэн байна. За их л алдартай газар юм бэлээ. Сая 9 цаг бол өглөөний 9 цаг болоод хонх цогч ин яг таарлаа. Би нэг хөвгчлээ юм хэлгөө. Би сая нэг Аз хүнийг бүр айлгчлаа. Өглөө ихтлэхээр хүмүүс амар баг зураг дараад өгөх хүн байдгүй. Хажууд бас нэг
зөвхөн өөрийнхөө зургийг аваад хань. Хоёул бинийхээ зургийг авчих уу гэсэн чинь амар айгаад. Царин бүр хөвс хийснэ. Зураг авах болоод үүргэвч өөрөө түлжигтэй явчлаа гэхгүй. Би юу н ямар юм шиг харагддсан бол адилхан Аз хүндээ туслаад зураг аваад өгөх байх гэж бодоод нэгнийхээ зургийг авч өгье гэж хэлсэн чинь бүр кал Хамбург хот маань хойны нэг юм нууртай. Энэ нуурын яг урд хэсэг нь тэр хоошоо бүр ингээд том байгаа. За манай зочид буудал тийшээ байгаа. Би сая энэ нөгөө таун хаалаа ирээд үзчихлээ. Дэлгүүр моолууд нь бол 10 цагаас сонгогддог болохоор дэлгүүр хэсэг ямар ч боломжгүй юм байна. Чи одоо ер нь бол энэгээр энэ Zara байна. Adidas, Nike. За миний мэддэг хэдэн брэнд бүгд. Гэхдээ 10 цагаас сонгоно гэсэн. Тэр хүмүүсийг харж байхад энэ өглөөгөр айгүй сайн гүүх юм аа. Өстө гүйсэн хүмүүс айгүй хэрэгтэй юм битээ хөгшин залуу бүгд л гүйж юм. Голынхаа эргээр, нуурынхаа эргээр за дугуйгаа их унж юм. Каска маш сайн зүүж юм. Каск ч ерөөсөө тийм гэсэн шүү дээ. Тийм хэлсэн надад. 1000 удаа зүгээд 1 удаа хамгаална гэж байгаа байхгүй. Тэгэхээр та зүүж л нэг л өдөр амьд чи орноо л гэж байгаа. Тэгээд дөрмөн амар сайн байна. Дугуйтай хүмүүс гараараа хоёр гараараа ийшээ эргүүл ийшээ зүүн гараа, баруун эргүүл баруун гараа өргөж машин тохио өгч юм. Бүр ганцаараа явж исэн ч тэрийг хийсээр байгаа байхгүй. Ганцхан дугуйтай явж ижил зүүн эрэхт хэлж байгаа шүү дээ. Дөрөн бол дөрөн. Зам дээр ямар ч машин байхгүйсэн ч гэсэн ногоон гэр дээрээ тав. Энэ сонсогч юм. Тасалаа. Хөрхи янз байна. Аав нэрч. Харсан уу? Oh. Германы Bielefeld байдаг. Жижиг нэмтний хүрээлэн үзэл явж байна. За төвчлээ. Хаагур явах. Ийм салаа замууд байна. Энэ олон салаа замнаа хэлүүгээр нь явах уу? Ийшээ явах уу? Би төрчлөө манайхаа. Манай доор үлдсэн. Би дэше яваа дээр бас сонирхолтой. Юу вэ? Харах гад. Тэр эдийг тоглож байгаа хооронд нааш алхачлаа. Ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн үнэхээр орхоо хүргэж чадчихэв. Маш олон ийм цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжууд байдаг болохоор хүүхдүүд хаашаа бол хаашаа агаардаг юм. Бид чинь Улаанбаатар хоттой Богдуул руу гал бөөндөө явдаг штэ тий.
хоттой ойр модны зах тийм хөөрхөн хүүхдүүд тоглох амрах ийм хэсгүүдийг байгуулж өгөөсэй гэж амар бодож байна. За. Охины маань төсөөлж байна. Түрүү жилийнхэн хэдүүлээ Японд тэмдэглэсэн. Энэ жилийнхэн Германд тэмдэглэх гэж байна. За одоо лагаа тэгээд төрсөн өдрийнхаа дуулуулаад тэгээд лагаа үлээсгээ. За тийм. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear Oilas. Happy birthday to you. Adam Төрсөн өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе та. Төрсөн өдрийн хүргэе. За Европ руу аялах гэж байгаа хүмүүст хандаж за метро болон хурдны галт тэргэнд яаж явбал хүүхдтэй хүмүүс яаж зорчвол зохимжтой вэ гэж зөвлөгөө өгнө үү? За хүүхдтэй хүмүүс хамгийн түрүүнд галт тэрэгнийхээ асуудлыг сонгохдоо family zone-ыг харж агаад сонгуул маш зүгээр юм билээ. Silent гэж хэмээгүй гэсэн хэсэг үйд юм билээ. Тэрэндээ сонгоч гай болно шүү гэх. Яг хоо нөгөө тасалбар захиал юугаар тасалбараа захиалж байгаа ч амар чухал. Одоо жишээ нь бидний захиалж байгаа application дээр маань одоо чимээгүй бүстэй family zone гэдэг маань харагдаж өгөхгүй байгаа. Тэгээд эргэн тойрон тэр чимээгүй байдаг тэмдэглэгийн сараар энэ үлдэхтэй чимээгүй байгаа биш. Тэгээд заримдаа суудал сонгож болдог. Тийм суудал сонгож болдгоо гэж үйд юм билээ. Суудал сонгочвол уг нь амар юм билээ. Суудал сонгоогүй үед бол одоо ингээл бичиг тэмдэглэгээдээ гэрэл хассан бичиг байхгүй. Тэдрийг ингээл хараад за хүн суухгүйг нь олж суу. Суудал сонгочвол амар тэгэл өөрсдийнхөө суудал дээр суугаал. Тэр нь яг юу нээр түүхтэй нөгөө тасалбар байгаа гэж зарчичаа. Гэхдээ энэ таны суудал шүү гэж нөгөө итгэвчүүлэх сонголт гарч ирдэг. Их байхаа үедээ суудал их байгаа үедээ бол гарч ирдэг. Тэр нэг 3-4 евро нэмэлт төлөөд энэ дөрвөн суудлыг авъя, цонхон талыг авъя, эсвэл тэ дээд давхар тавья, доод давхар тавья гэдэг сонголтууд гарч ирнэ. Суудал дуусж байгаа үед бол ямар ч тийм итгэвчдгүй сонгох зүйлс. Тэгэхээр шууд ямар ч гэрэлгүй болон таны аялалтаа давхцахгүй байгаа, чиглэлдээ давхцахгүй байгаа тэр суудлууд тэ одоо болоогүй байгаа буудлаас тэнийг буусны дараа суух суудал ч юм уу өөрөө тэгэл тэр суудлаа холдсон. Тэр амар төвхтэй тий. Уучлаарай энэ манай суудал гэх хүн өрөөд ирнэ. Эсвэл бид хитийн суудал дээр хүн суудсан байнгут очиод энэ бидний суудал байна гэж суун тий. Тэр нь амар төвхтэй. Тэгээд ер нь Европаар аялаа гэж бодож байгаа болвол нэг хүмүүс иддэг шиг бодож байгаа бол ороо аялахдаа таньдаг айлтаа ч юм уу байрлуул айгүй зүгээр юм билээ тий. Энд чи метроны талаарх зөвлөгөө шүү дээ. Юу айл вэ? Яг сүүлийн хэд хоног нэлээд шахуу бид хэд замд яваад дуусгах гэж байгаа болохоор нэг мэдсэн чи амар холдсон. Тэгэл буцаалцдаг Герман руу амар холдсон. Германд манай найз хэлээд явж тий. Тэгээд бидэд ер нь Франц богонд сууж үзлээ, Герман богонд сууж үзлээ, Амстердам богонд сууж үзлээ. Янз бүрийн галт тэргийн сууж үзлээ. Герман миний хамгийн сайн найз байдаг. Талираад авах гэдэг. Тэгээд та хэд хэрвээ дамжиж суухаар болоод дамжиж суултын ихний богоон чинь Герман богоон байх юм бол ч юм уу ер нь хоорондоо дамжих суудлаа жоохон харж суугаарэ. Тэгэхгүй бол одоо яг энэ хүмүүсийг харж байна уу? Яг эдгээр шиг юм твдэж гүүж те. Иймэрхүү гүүсэн дараагийнхтаа амжих гэсэн те. Ийм байдал нөхцөл байдалд орно шүү. Чимдаанаа чирнэ, хүүхдээ чирнэ, тэгэнгუთ тэргээ чирнэ. Тэгэхээр амжиж дараагийнхаа богоондоо суух гэж твдэхгүй тулд
дамжиж суух вагонуудынхаа хоорондын зайг 30 минут, 40 минут магадгүй цаг ч юм уу тий гоё амар тайван тэгж зохицуулаарай. Тэгээд дамжих газар чинь ялангуяа том хот байх юм бол стейшн нь бүр л том, бүр л олон одоо гейт гэх юм уу, бүр л олон энэ нөгөө төмөр замын зогсох замнууд нь их 20 морин замтай бол тэгээд тэрийг хайн тийш тоош лифт дээр явна маавн шатаар урсдаг шатаар явж нөгөө суух хэсгээ хайхад таад цаг хэрэгтэй учраас дамжиж суух цагаа бас анхаараарай гэж зөвлөмөр байна. Тэгээд хэрвээ хүүхдэд чинь хүүхдийн тасалбар ингээд тасалбар шалгалдаг хүн бэлгэлэх юм бол кафе дээр нь очиод жижигхэн гарын бэлэг тийм богооны сүнээр энэ төр авт юм биш. Нөгөө насны хувьдлахаараа 3 хүртэл нас үнэгүй тий. Ер нь бол би 4 суудал дандаа авч ивж байгаа. Гэхдээ суудал захиж байгаа тэр аппликейшн дээр чинь насыг оруулаад өгчдөг болохоор хүүхдийн плед бүх юуг нь нийлүүлэл санаас нь бодчихдөг. Тэр хин хідээр явж байгаагаа одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч юм л 4 суудал авдаг. Тэгээ миний охины дүүгийн жоохон багс. За тэгээд чиний өөр чинь зөвлөх юм юу вэ? Өөр бусдаар гайгүй байна да.